намайг Мөнх Гэрэл гэдэг. Би 38 настай, эмч мэрэгжилтэй Улаанбаатар хотод амьдардаг юм хүн байна. Асгалжуулалтын академиг бол анх 2017 онд би Моникаг фэйсбүүкээр мэдсэн. Тэгээд манай найзууд бас одоо Моника Бацуг гэж нэг хүн байдгаа гэдэг. Би өөрөө сонирхож ороод тэгээд 31-ийн аян маянд бүртгүүлээ. Тэндээс бас ингээд мэдээлэл аваад яваад байдаг байсан. Тэгээд маш олон хөтөлбөр зарлагддгийм байна гэх ингээд бас тэрийг ингээд мэдсэн ирнэ 17 оноос бас жоохон ингээд алгасаа яваад байдаг байсан. Эндээс дотроо нууцхан хүсэлтэй. Гэхдээ яг тухайн үед ингээд төлбөр жоохон үнэтэй гэж бодогдонгуудаа тэр 3 сая төгрөгийг би төлбөр сууж ирсэнд орвол тэр мөнгөөр би бараг л өөрийг хийчихье гэж бодож ингээд 5 жил хойшлуулсан байхгүй юу. Тэгээд нэг тийм нэг үг яваад иддэг ингээд хэрвээ чи одоо хөтөлбөрт ингээ орчих юм бол тийм ээ жилийн дараа энэ мөнгнөөс илүү асар их мөн цэнийг олж авна гэдэг нэг гжигдсэн нэг ойлголт яваад байдаг хэрнээ 5 жил тэрийг ингээд хойшлуулсан да одоо би ингээ бодохоор хайрын 5 жил гэж бас хаяа боддог. Гэр бүлийн динамикийн хөтөлбөр хэлж ийн гэхээр нь яг үнийг хэлэхэд тэр үед би юу гэж бодож ирсэн гэхээр гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр өөрөө нөгөө хосуудын тэр дундаа асуудалтай хосууд суудаг хөтөлбөр гэж бодоод би ганц бие учраас надад хэрэггүй юм байна. Би магадгүй нөхөртэй олцоод асуудал гарах юм бол би хөтөлбөрт сууна гэж бодож надад хэрэггүй хөтөлбөр гэж ингээд явсан. Тэгээ яг энэ удаагийнх болохоор тэр ивентэд оролцож байхдаа нэг тийм үг байсан байхгүй. Ер нь бол 16, 7, 8 хүрсэн. Та нийгмийн харилцаанд орж байгаа бол харилцааны урлагт дэмэс суралцахын тулд ингээд суух ёстой гэхээр нь хөөе би чи ганц үеч гэсэн суух ёстой юм байна штэ. Дээр нь нэг миний хувьд одоо нэг эмэлийн бизнес хийдэг учраас харилцааны хувьд би харилцааны ажил хийдэг байж нэрээ одоо хэр амжилттай байдгийн магадгүй өөрчлөх зүйл байгаа бол би энэ хөтөлбөр заавал суух ёстой миний хөтөлбөр гэж бас харсан. Тэгээ бас нэг шалтгаан яг би одоо ганц бие ээж гэсэн өмнө нь ингээд нэг амьдрал нэг алдаа оноо ингээд гарцсан. Тэгээ тэрний ингээд дараад нь ингээд тэр алдаагаа ингээд давтах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан байхгүй. Тэгэхээр би заавалч харилцаа гэдэг зүйл дээр одоо сурж ийж урагшлах ёстой маань гэдгийг ингээд бас нэг тэр бас айгүй шийдвэр болж ирсэн. Одоо яг гэр бүлийн динамик ингээд ботход бас хэд хэдэн зүйл байгаа юм. Нэгдүгээр болохоор би яг өнгөрсөн амьдралдаа ингээд гэр бүл салах шалтгаан маш олон одоо гэр бүл салдууд ингээд байдаг тэгэнгүүт бидний хөтөлбөрийн хамгийн ихний юм адуул дээр ингээд зүрх шархлуулдаг 7 зүйлгээ ингээд ярьж байгаа байхгүй. Тэр 7-ыг ингээд 5 нь ингээд би өөрөө мдэггүйгээсээ яг тэр 5-ыг ингээд гаргаж ийсэн учраас гэр бүл салахгүй яах юм бэ болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт дараагийн яг ингээд амьдрал магадгүй зохиолоо гэхэд тийм ээ тэр алдааг би гаргахгүй байх бүрэн дөрөв нэгдүгээр боломжтой. Хоёрдугаарт нь би одоо 5 настай хүүхэдтэй. Тэгээ би нөгөө мэдээж хүн болгон хүүхдэд хайртай л байгаа. Тэгээ би өөрийгөө хүүхдийгээ хамгийн сайнаар ингээ хайрлж чинь тий хамгийн сайн ээж одоо ерөөсөө хамаг сайхнаа өгж гин гэж бодож исэн ч гэсэн яагаад ч юм ингээ хөтөлбөрт орж яхад хүүхд маань надаас ингээ айдаг хүүхд байсан. Жишээлх юм бол ингээл утас үзэж яхад эмээгээ бол ингээл илэг барина. Намайг болохоор минийгөө бойлохоор надаас ингээ айж тэр утсыг тавьдаг ч юм уу. Тэгээд би хүүгээ хайрлаад байна гэж байгаа маань хүртэл одоо буруу хайрлаад байгаа ч мэдэхгүй. Одоо загнаж байгаа маань ч гэсэн тэнд зөв буруу загналт яваад байгаа байхгүй. Яг өөрийгөө ингээд бүр харилцааны үед ингээд харсан чинь аимшиг ээж байсан. Ерөөсөө л нөгөө нэг өөрөө хэн болох гээд байгаа ашиг хөөхтэй те яг ингэдэг юм хатуу таснаас бүр юм байсан. Тэгээд тэр өөрчлөлтийг бас одоо өөрчлөх гэж те нэрээ би ингээд тийм ээ хөөхтэй ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа. Тэрэн дээр яг өөрчлөлтөөгөр те мэдлэгтэйгээр ингээд хүүхдээ хүмүүжүүлэе гэж бодсон. Суралцаагүйгээр ингээд нэг өдөр л эцэг их болчдөг те. Тэгэхээр тэр одоо яг үнэхээр зөв эцэг их байхын тулд харилцаа гэдэг зүйлийг хүн яг суралцж ийж илүү амжилттай байд юм байна. Асуудал гарахаар би яг нэг өөрийнхөө одоо ингэх ёстой гэж ингээд хүүхдтэйгээ та ялангуяа бүр тийм байсан. Тэгээ хүүдээ болвол чи шүдээ авах ёстой те. Чи одоо юу гэдэг хувцас авах ёстой, тэгх ёстой гэд. Гэтэл яг тэр зүйлийг ингээд ёстой гэдгээрээ би өнөөдөр нэг хэлж байгаа боловч тэр ингээ хизээч ингээ зөв одоо арга барил биш байсан бэлээ. Тэгээ одоо бол хүүтэйгээ ингээд нэг асуудал гарсан ч гэсэн бүр хамгийн сайнаар ингээ ярилцаж ойлголцож тэгээ илүү одоо бүр хуучнаасаа илүү битээр ингээ тийм ээ аз жаргалтай. Тэгээ дээр нь ингээ загнахгүйгээр би өөрөө стресстгүйгээр ингээд хүүтэйгээ бүр харилцааг аягүй гоё байлгаж болдгийм байна. Тэгээ сүүлийн яг ингээд даа ялангуяа 6 сар хүүтэйгээ бүр ингээд нэр хизээ би хүүхдээ ширүүн загнасан билээ. Хүүдээ одоо тий нөгөө шаардлагыг ингээд өөрийн бодлоор ингээд тулгсан билээгээ бодсон чинь бараг санагдаагүй. Тэгээ хүүхдийн байр сууриас тэрийг ингээд ойлгосон. Дээр нь яг нөгөө хүн ажил дээр тий нөгөө хүн хоорондын харилцааны хувьд бол нэг ажигласан зүйл маань би өөрөө нөгөө хэн нэгэнтэй харилцахдаа зөвлөж харилцдаг. Хизээч хүнийг сонсдоггүй хүн байсныгаа ингээд олж мэдсэн. Тэгээд хүнтэй харилцана гэдэг чинь
хүнийг сонсохоос эхэлдэг юм байна. Тэгээд сонсно гэдэг чинь өөрөө бүр ингээд асар одоо харилцааны айгуу чухал ойлголт байсан байгаа байхгүй. Тэгээд яг ажил дээрээ ч гэсэн ингээд одоо хин нэг те би ингэж бодож байгаа учраас чи ингэх л ёстой гэл ингээд одоо шууд тулгадаг. Тэр хүн юу бодож байгааг ерөөсөө сонсдоггүй, сонсохыг хүсдэггүй. Тэгээд миний одоо ярьж байгаа зөвлөж байгаа маань зөв гэж харьцдаг байсан бол бүх харилцаан дээр тийм ээ гэр бүл одоо айр сэтгэл гэр бүлийн ажил төрлийн бүх харилцаан дээр бас нэг одоо айгуу гоё ойлгосон зүйл маань дайлангуяа дээр нэг харилцаа сөрүүлдэг нэг дөрвөн зүйл байгаа даа байхгүй. Тэгээд би өөрөө яг тэр харилцааг сөрүүлдэг дөрвөн юм бараг 3 4-ийг хийчдэг байсан. Тэрний хамгийн супер ашигладаг. Тэрэн дээр яг юу ярьж ийм нэхэр хүн нөгөө нэг өөрийгөө өмөрдөг. Тэгэхээр ингээ харсан чинь нэрээ бүх харилцаан дээр би өөрийгөө өмөрөөд эхлэнгүүт тэгэл тэрнээс үүдсэн дараа дараагийн нөгөө тэр хүүтэн ханд босдог ч юм уу те. Тэгээд нөгөө шүүмжилж харцдаг харилцаа бас аюух байсан юм байлээ. Тэгээ яг өнгөрсөн одоо гэр бүлийн хувьд ч тэр ингээд маш олон харилцаан дээр тэр харилцаа сөрүүлдэг дөрвөн юмыг зөвөр гаргуун одоо хэрэгэлдэх хүн байсан бол одоо тэрийг бас ингээд бодож те яг одоо гэр бүлийнхэнтэйгээ ээжтэйгээ ч юм уу харилцахдаа шүүмжилж харцахгүй яг ингээд тухайн хүн тэр хүн болгоно нэг юм одоо цорын ганц зүүн цэнтэй гэж одоо ярьдаг штэ тийм ээ. Тэгээ зарим зүйлээр бол би илүү гэдэг нэг байр суурнаас заримдаа бол одоо тэр хүн би бол хинч биш гэдэг нэг ийм зүйлийг ойлгодог байсан. Тэгээд бас нэг гоё зүйл нь одоо хүн болгон одоо тэгш гэдэг нэг зүйл байдаг те. Тэгээд тэрийг бас энэ хөтөлбөрөөс ойлгоод маш одоо гайхалтай. Өөрийн хамгийн гоё зүйл нь болохоор ерөөсөө яг нэг надад зориулсан яг нэг ментор гэдэг нэг хүн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн яг ингээ бүр миний бүх юмыг те сонсоод яг эн чинь одоо яг ийм байхгүй юу гэдэг чиглүүлгийг хийгээд явж байгаа нь өөрөө хамгийн супер. Тэндээс ингээ нөгөө нэг шийдвэрүүд ингээ бодиттой гараад байгаа байхгүй. Ерөөсөө л энэ тэр чигээр харилцаа байгаа даа байхгүй тий. Ажил, амьдрал, гэр бүл. Тэгээ яг тэр одоо бүх харилцаан дээр ингээ бид нар мдэггүйгээсээ алдаа гаргацдаг. Тэр алдаа гаргахгүй тул бид нар ерөөсөө одоо нөгөө номын унш ногоодоо шилийн нэднэ гэдэг шиг ингээд суралцаад ирэх юм бол бид нар ямар ч одоо харилцаан дээр алдаа гарахгүй байх боломж байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр боломжийг одоо эдлийг өсчүүлэн гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр суудсны дараа амьдрал ийм амархан байсан юм гэж заримдаа бүр ингээд бодогдмоор тий. Тэгэд ирээдүйд одоо надтай харилцах хинч байдгийг тэр хүмүүсийг би ойлгож хайрлаж харилцах нэг юм нэг тийм далавч ургацсан юм шиг айгүй гоё мэдрэмжтэй. Тийм болохоор хүн болгонд хэрэгтэй.